Ухнагийн хүрэлцэхийн бүтэн 30 гаруй жилийн амьдрал Монголын бохир улс төрийн хашаан дотор эргэлдэж өнгөрчээ. 20 дахь настайгаас л улс төрлөө орж ганц тоосго урж үзээгөө түүний амьдрчгүй байр сав эзэмшиж буй хадгаламж зэрэгтэй харьцуулахад та бидний аж төрөл амьдрал бол шудраг үнэн гэж ямархуу юм байдгийг бодтоор харуулах жишээ юм. Харьцуулаад үзэхэд төрийн ордон дотор халдашгүй эрэхтэй гишүүнийг зодчоод гэр бүлээ аваад Австрали руу зүхтаагаад явчихж байна гэд бодоод үзэхлээр түүний санхүү гэж ямархуу юм байгаа бол. Тэгэж явахдаа ч эхнэрийн бие муулсан тул хэмээн худлаа яриад алга болж байлаа шүү дээ. Мань мэдэн төрийн ордонд бүгэл хөнгүү хоосон газар зодоо хийсэн байлаач торны цаан тав гэд хаагдхаас биш юу яасан Австрали Америк явах. Тэр тусмаа эхнэр хүүхдээ чирээч шүү дээ. Гэтэл хөрөлсөх гэж нэтгээд хийсэн хэрэгтэй ял аваагүйгээр үл барам тэв алгасаж жаргахаар эхнэр хүүхдээ дагуулад явчихж байгаа юм. Тэр их зардал мөнгийг хаанаас олдог хэрэг юм бол эндээс харахад л тэр хүн ямар замаар яаж чухал замнаж байсан бэ гэдг нь харагдана. Ийм тансаг зам ер нь шудраг үнний зам мөн гэж үү. Энэ үедээ тэрээр 44 настай байжээ. Үүнээс 4 жилийн өмнө тэр итгээд хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон хэрэгээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 зааснаар 5 жилийн ял сонсож 2 жил 1 сарыг биеэр идэх, үлдсэн 2 жил 11 сарыг нь өршөөлийн хуулиар хасуулах ял авсан байдаг. Нөгөө намбрын инх хоёрын ял авдаг зүйл заалт шүү дээ. Гэвч тэрээр шоронд суусангүйгээр үл барам 2012 онд улсын хурлын гишүүн болчиход төрийн ордон дотор хүн зодоод явж байлаа. Чухам энэ ялыг түүнд сануулсныхын төлөө халдашгүй эрх бүхий гишүүний бие талдаж өмнөх хэрэг дээрээ шинэ ял авах нөхцөл үүссэн тул шоронгоос ухтаж улсын хурлын гишүүнээс санд минь татгалзан Австрали руу гэр бүлээрээ зугтсан билээ. Хэрэг тэгж зугтаагүй бол өнөөдрийн үндсэн хууль эвдрэхгүй улс төрдөх энэ мэт хууль бус бохир муухай явдлууд гарахгүй байх байлаа. Тэгэхээр энэ этгээд хоёр ч удаа шоронгоос угтсны эцэст Монголыг маань ийм байдалд оруулсан байна. Энэ хүртэл өгүүлсэн бүхэн маань манай энэ нийтлийн зөвхөн оршлон юм. Ер нь ч насанд хүрснээс хойш түүний амьдрал дэржигтэй шантааж сүрдүүлэг хууль бус явдлаар дүүрэн онжилууд байсан байна. Энэ талаар та бүхэнд нэр хүнд үхийн нийтлэлчдийн бичснээс тоомлож хураангуулан хүргэе. Судлаач Ганаахын 2007 оны 3 дугаар сард бичсэн шинэ зууны улаан хамгаалагч хэмээх нийтлэлээс харуул 1996 онд Монгол Ардын хувьсгалт ам сонгуульд ялагдсан тул хөрөлсөх мэтийн шантаачид баахан залуучууд цуглуулан Монгол Ардын хувьсгалт намын удирдах зөвлөлийг огцруулах баг хурлын бүрэлдэхүүнд шинжлэгч гэх 60 залууг оруулах тухай шаардлага тавьжээ. Энэ бүхний манлайд өнөөдрийн Югзэр хорчин намбрын инх баяр байсан хэрэг. Инх баяр бол яг тэр хүчирхийлэх ажилд өөрөө оролцохгүй хөрөлсөхийг урдаа түлхэн араас нь баадуудаж байлаа. Өнөөдрийн энэ байдлыг харуул түүний ард сүү батуулдаж бас давхар байсан байж мэдхэл юм. Цаг хугацаанд бараг л таарч байна. Юудаач хөрөлсөх Монгол Ардын хувьсгалт намын эрх мэдэл бүхий хуучин луухруудын өмнө дэндүү төрөмгийн зан гаргаж байсныг харуул ард нь хэнэг мөнгөтэй хүн сууж байснаа гарцаагүй. Ингээд Монгол Ардын хувьсгалт намын дарганаар хөрөлсөх нартай зөвшөөрлөх асуудал руу орсон ч тэрээр юу ч сонсыг хүсэлгүй шууд хүч төрөмгийлэн дайрсаар аав шиг анастай даш яндунгойг элэгдэж унагаагаад зодож байжээ. Түүний мэддэг хэл нь ерөөсөө л энэ аж. Ингэж хөрөлсөхөд элэгдүүлэн нөхөр шалан дээр өнгөрсөн Монгол Ардын хувьсгалт намын дарганаар салхи хаашаа эргэж байгаа гадарлаад 22 дугаар их хурлаараа насгийн баг бандыг дарга болгон асуудлыг төр зууртаа дарж авчаа. Гэвч инх хоёр хөрөлсөхнөр хаан ширээний төлөх тэмцэл дуусаагүй байгаа шүү гэдгээ мэдэгдэн удирдах зөвлөлийнхөө нэгэн хурал дээр манай намын хэсэг гишүүд хэрвээ Монгол Ардын хувьсгалт нам шинжилгээ хийхгүй бол ардчилсан социалист нам байгуулна гэж өргөдөл өгөөд байна. Хэмээн занал хэлсэн маягтай өгүүлсэн байдаг. Энэ үйл ажиллагаа цаашдаа хэрхэн явагдсан тухай Аалсны тор 2 буюу Монгол Ардын нам хэрхэн аж төрдөг вэ? Тэд хулгайлахгүй бол оршин тогтнохгүй хэмээх нийтлэлдээ би тодорхой дурдсан байгаа тул тэр нийтлэлийг иргэнэг үзхийг зөвлөе. Намбрын инх хоёр хаан ширээн цуухын тул зогсохыг хүссэнгүй. Юутааш тэрээр энэ удаа хаан болоогүй ширээний гадна үлдсэн ч ерөнхий нарийн бичгийн даргын судлаас зураад авчаа. Ингэж л төрийн эрхийг бизнес болгох ажиллагааны эхлэл Монгол Ардын хувьсгалт намд баттай тавигджээ. Энэ бүлэглэл нь Хятадын улаан хамгаалагч нарын шууд хуулбар маягаар дан онгороо хөөрөө залуусаар бүрдэл болсон байх ба тэд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэж тусдаа санхүүтэй бие даасан бүтэц болон гарч ирсэн байна. Ингэж л Монгол Ардын хувьсгалт намын дэргэд Хятадын улаан хамгаалагчдын бүтэц үхий айрын бий болоод зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингээд тэр айрам хөвсгөл баян үлгийн хов сэлэнгэгчлэн орон даяар өргөжж бүр сүлдээ тэмүүлэл гэж хөдөлгөөн болтлоо томорсон ба үүний удирдан зохион байгуулагч нь намбрын инх хоёр тэнэг мунаг сүх лантунд ухнаагийн хөрөлсөх байлаа. Тэдний зорилго нь Монголын төрийг бизнесийн байгууллага болох явдал байсан бөгөөд хуучин удирдлагуудтайгаа үг хэлээ ололцвол ямар нэг санал тавих үгүй бол зодоо нүдэндээ хүрэх тийм л тактик хэрэглэж байж. Энэ тактикийн дагуу зодуулж нүдүүлж бэртэж гэмтсэн хүмүүс өчтөчнөө байдаг гэн. Ийм маягаар Монгол Ардын хувьсгалт намын дэрэгдээ ардчилсан социалист залуучуудын холбоо амирх фашист маягийн отрядтай болоод авсан ба үүний хүчээр удалгүй намбрын инх хоёр намын даргын судлыг авч үндэсний удирдагч болон тодорчноор Монголын төр ханцуй дотроо наймаалцдаг хар захын лангуу болон хувирах зам руугаа эргэлт буцалтгүй оржээ. Инх хоёрын сүлдсэн Аалсны тор ингэж л нэхэгдэн Монголын төрийг өнөө хүртэл бүрхсэн хэвээр байгаа ба хөрөлсөх инх хоёр нарын салсан зам 11 жилийн дараа ахин нийлж улаан хамгаалагчдын айрам өнөөдөр жинхэнэ утгаараа Хятад маягийн бүтэц рүү орохоор зэхэж байгаа бололтой. Түүнийхээ төлөөд үндсэн хууль руу ч бас дахин гар дүрнэ гэдгээ хэлсээр байгаа. Эргээд нөгөө албан тушаалын 8-аар орё. Тэр цагаас эхлэн ногоон гэрлийн компанийн хууль бус зүйлч бий болж Монгол
Улсын хэл гайлаар ямар ч шалгалтгүйгээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх онцгой арга бүхий компаниудыг гаргаж ирэв. Тэдгээр компаниудад хэл гайл, цэрэг цагта тагнуул онцгой ер нь хямбугаанч шалгалт хийх хэрэггүй болсон байлаа. Монгол Ардын хувьсгал нам ингэж л албан тушаал зардаг, худалдан авдаг харцхийн бүтц рүү орсон ба үүнийг зохион байгуулдаг сувг нь Монголын ардчилсан залуучуудын холбоо олжээ. Чухам энэ цаг үеэс л эхлэн мөнгө шүтсэн цүнх хэрэгчдийн бүхэл бүтэн айрын бий болж тэр айрын нь албан тушаал авч өгүүлж ханшаа ирээд сэргүүгээр зарлаж эхэлсэн байна. Эдгээр цүнхчдийн хийдэг үндсэн ажил нь эрх баригчдаа магтан дуулах, элдв янзаар намдаа хандив цуглуулах, хинч хизээж харж байгаагүй асар тансаг хүлээн авалт, бүсийн чуулга уулзалтуудыг зохион байгуулах замаар ард түмний татварын мөнгийг ёстойлног ховх сорж эхэлсэн байна. Унтсан сайн байсан хэрэгэлтэй мөнөөхөн алдарт хадгалам зээлийн хоршооны лойвор энэ сувгаар л бий болж Монгол Ардын хувьсгалт намын мөнгийг угаах ажил руу татагдсан орсон ба тэдгээр хадгалам зээлийн хоршоодууд намдаа хандив өгдөг болж өргөцсөн ч банкуудын дампуурл ойлгомжтой болоод ирсэн тул удалгүй тэгээд хадгалам зээлийн хоршооны эзэд бөөнөөрөө шоронд орж зарим нь нэгнийгээ хутгалан алж цаазаар ахуулан намгүн болжээ. Харин Монгол Ардын хувьсгалт намын дарга нар болоод ардчилсан социалист залуучуудын холбоо ямар ч гэмзэмгүй сууран үлдлээ. Энэ ардчилсан социалист залуучуудын холбооны нэгэн үеийн удирдлага нь өнөөдрийн улсын хурлын дарга Гомбоживын Занданштар юм. Тэрээр манан мафийн загламайлсан эцэг Бадамжунаа хүрсэх нартай нэг гараараа хөтлөлцөн нөгөө гараараа Бацацгийн хормоноос атгасаар хадгаламж банкны мөнгөөр казино тоглон сагсуурж явсан гэдэг нь олон нийтийн сүлжээнд архивлэгдэн үлдсэн ба одоо харин ардчилсан социалист залуучуудын холбооны загламайлсан эцэг хүрсэх ерөнхийлөгчийн суудлын руу зүтгэж нөгөөх нь түүнийхээ замыг засаж 62 гишүүнтэйгээ үндсэн хуулийг цоолж нүхлэн эвдэж өглөө. Эднийг түүх өршөөх болов. Нийтлэлийн эхний хэсэгт бид хөрөлсөхийн 20 гаруй жилийн улс төрийн амьдралын замналыг өгүүлсэн. Мафийн гүйцэтгэх шинжтэй тэрээр энэ мэтээр явсаар аюул ард хоторсон гэж үзээд Монголд буцсан нэрд засгийн газарт шуургаад авлаа. Ямар ч цаг үед түүнд сайдын суудал олдоод байх ба яамгүйч гэлээ шадар сайдын суудлыг өмчлөөд өгчихсөн мэт байгаад байдаг босныг нэг анзаараарай. Гэхдээ түүнийг Монголд ирэхэд бүх юмыг урдын адил нударгаар шийдэх цаг үе ард хоцорсон байв. Сошиал ертөнц хүчээ авч болохгүй юм бүхэл болох юм хийсэн ч шүүмжилд өртдөг цаг ирсэн байсан тул тэрээр хил ам бүхэн шиг хоёр ч засгийн газрыг дамжин 17 он хүртэл сайдын суудалд нам гүнхэн шиг суулаа. Гэвч түүний эзэнт нэг асуудал учирчээ. Эзнийг нь бид өчигдрийг хүртэл мэддэггүй байсан ч таавчтай хүүхнөөс болж огцорхтой гин алдаад эзнээ илчилчихсэн эргэлдээ. Та бид нар бүхэл өнөөдрийн ерөнхийлөгч хүртэл түүнийг бие даасан үзэл бодолтой тусгаар тогтносон Монгол улсын иргэн, Монгол улсын сайд хэмээн бодож байсан маш том алдаа байсан бөгөөд монголчууд бид арай л оройтож үүнийг мэдсэн үнэхэрийн харамсалтай хэрэг юм. Эргээд нөгөө эзэнт нь учирсан аюулын тухай өгүүлье. Та бүхэн минь жаахан тэсэж байгаарай. Хөрөлсөхийн хүзүүгчийг атгад суугаа эзэн бол Сүбаатарын Батболд гэдгийг бид өмнөх өгүүлэл дээр өгүүлсэн. Сүбаатар бол Санжийн баярын гараар могоо бариулан оюу толгойн орд газрыг Канадуудтай хамтран эзсэн этгээд өгөөд тэрээр оюу толгойн гэрээг яг энэ лойрын хэлбэрээр нь байлгаж байхгүй бол хэрэг нь илэрчих гээд болдоггүй этгээд байж л дээ. Гэхдээ тэрээр 2009 оноос хойш яаж ийгээд л болгоод ирсэн байна. Гэтэл хотын фракцийн эзэн Мия Инкол гэж нэг юм улсын хурлын дарга багтаа оюу толгойг шалгасан ажлын хэсгийн шалгалтыг улсын хурлаар хэлэлцээд эхлэн дээр. Эндээс л хөрөлсөхийн гол проблем эхэлжээ. Хөрөлсөхийгч юу ах вэ? Түүний эзэн Сүбаатар проблем гарч ирлээ гэсэн үг л дээ. Одоо харин нийгмийн ухааны доктор профессор Мөнх Эрдэнэ бичсэн түүхэн сонголт ардчлал эсвэл хятад дэглэм хэмээх нийтлэл рүү орцгоё. Өнөөдрийн оюу толгойн гэрээ бол Санжийн баярын нэрээр хаяглагдах хэдий ч Сүбаатарын Батболдын хийсэн гэмтрэг юм. Тэрээр бүр отхон бэлгийн үед л Эрдэнэцийг Швейцарын компанид дамлан зарж ашиг унгаадаг байсан хулгайч өгөөд намрын их хоёрыг хаан болоход энэ бизнесээ алдсан билээ. Төр зуртай бизнесээ алдсан ч гэлээ тэрээр маш хянуур хөдлөн гитсээр байж улс төрдөх бүлэглэлүүтэй сэмхэн найрж байгаад энх хоёрыг унгааж аваад Канадуудтай тохирон оюу толгойн гэрээг хийж хэдэн жилийн турш энх хоёрт алдсан шархаа нөхөд авчээ. Улмаар өөрөө намын дарга болж төр зур албан ёсоор хаан ширээн цуусан ба улмаар тэрэлжийн тунхлаг ячмаар Монгол Ардын хувьсгалт нам хэмээх нэрнээс татгалзаж Монгол Ардын нам болон хувиргав. Түүн түлхүүлсэн энх хоёр хуучин нэрийг нь Нямбай гэгч нь хямгадан авч өөртөө хадгалсан ба тэрэлжийн тунхаг гэж тэр хувилдаан дээр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ухнаагийн хөрсөх дамдны Сүбаатарын Батболд мантутгай хэмээн суурай таttал хашгирч байлаа. Яг л фашист намын гишүүн эсвэл галзуу солиотой коммунистийн аран шимүн байж. Гэвч хээ үсгээ авч хайснаар Монгол Ардын нам аврагдсангүй ардчилсан намд ялагснаар 2012 онд мантутгай Сүбаатарт нь арга буюу ширээнээсээ гуслаа. Энэ цаг үеэс л мөнөөхөн Сүбаатарт хамгийн гэмзэмгүй номхон дүрийг эсгэн шин нөхцөл байдал бүрдтэл нуусаар мөнгө хаян замаа зассаар иржээ. Түүний гинжний үзүүрт эзэндээ дуулууртай номхонч цаашаа догшин ширэн улаан хамгаалагч хөрөлсөх байлаа. Үүнийгээ тэр маш чадварлагаар олон жил нууцлж ирсэн ба хөрөлсөхийн амамьдрал нь ерөөсөө Сүбаатарын угаацсан дээр тогтож байсан учраас тэр ажилтай яг л тунгалаг тамирын галсан шиг. Ийм ч учраас хаашаач тэнэж байгаад ирсэн түүнийг цаг ямагт сайдын суудал бэлэн зэлэн хүлээж байдаг байжээ. Энэ мэтэр явсаар 2017 онтой зологлоо. Муу нэртэй ч гэсэн хотын фракцийн Мэгийн зүгээс санаатай санамсаргуун мэдэгдэхгүй оюу толгойн гэрээг улсын хурлаар шалган хэлэлцэж эхэлсэн байдлыг хурцтгажээ. Оюу толгойн гэрээг нүцгэлнэ гэдэг бол дамтны Сүбаатарын Батболдын хувьд хоосорч модоо барихын цомтон. Батболд унлаа гэхэд түүний улаан хамгаалагч хөрөлсөгч бас хамраараа газар хатгана гэсэн үг. Одоо тэгээд яах вүлээ? Хөдөлгөл хэрэгтэй. Ер нь ч Мия Инкол бол 60 төгрөг бүмийн удирдагч ба хотын фракц хэмэх асар хүчтэй мафийн томоохон гишүүн үтгээд юм. Түүнийг хөөрхий даш яннугай шиг илэгдэж унгаагаад өөлүүлж зодоо төөчгөн гэж байхгүй. Бодхол хэрэгтэй.
Яг энэ үед Эрдэнэтийн 49% маргаан эд буцалж байсан Сүү Батболдод янзын гой шалтгаан болж өгчээ. Чухам үүн дээр л тоглол Мэг унгааж болохыг ухаарсан Мань Сүү улаан хамгаалагчтай хөдөлгөн Эрдэнэтийн 49% дээр хашгиралдуулж эхэллээ. Өөр маягаар хотын фракцыг унгаана гэж байхгүй. Тэднийг ард түмнээр л айлахгүй хөдөлөхгүй. Ингээд харах царайны шудраг дүртэйж цаанаа нэг зэвүүн оюун эрдэнэ аюу сайхан мэтийг хүрсгээр командлуулж аваад талбай дээр 10-20 гэр барин төгнүүллээ. Үүнд нь ч ард түмэн бид тэр аяараа хууртан жагсаж цуглаж туслаад эхлэв. Нуулгүй хэлэхэд үүнийг бичиж суугаа миний бие манай студид чадлаараа хөдлөн султалж тусалж өгсөндөө чаавас. Ингэж л намрын инх хоёр хүрсэх нарын анхлан байгуулсан. Хожимоо Сүхбаатарын Батболдын гарт орсон улаан хамгаалагчтай айрын буюу Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо төрийн эрхийг гартаа авсан хэрэг болжээ. Одоо тэдний гарт улсын хурал засгийн газар Монгол Ардын нам шүүх цагдаа үндсэн хуулийн цэц дотоодын зэрэг гэдэл Монгол тэр аяараа атгагджээ. Энэ бол шинэ маягийн хаан засаг билээ. Энэ 4-р сард өрнсөн үндсэн хууль болон үндсэн хуулийн цэцийн будлан дээд шүүх сонгуулийн ерөнхий орон улсын бүртгэлийн ерөнхий газрыг эрхлэн төрийн бүх шатны байгууллагуудын хийсэн бохир ажлуудаар нотлогдож байгааг та бүхэн эргэн нэг санаарай. Энэ бүх үйл явдал бол зөвхөн эхлэн цаашдаа юу болно гэж бодож байна. Хэрэг дээр өнөөдөр Монгол улс бүх функцээрээ Дамжны Сүхбаатарын Батболдын санхүүжүүлдэг фашист маягийн бүтцтэй хятад хэлбэрийн бодлоготой Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны улаан хамгаалагчдын гарт ороод байна. Яг өнөөдөр тэдний гарт ороогүй байгаа цорын ганц байгууллага нь Монголын бүх ард түмнээс сонгогддог ерөнхийлөгчийн институт илээ. Үүнийг бол тэд хуулийн дагуу яагаад ч авч барахгүй. Учир нь ерөнхийлөгчийн сонгуул гэдэг бол Монгол орон даяар ганц л тойрог болж Монголын бүх ард түмнээс сонгогддог цорын ганц албан тушаал болох тул 2017 онд ч Монгол Ардын хувьсгалт нам хотын фракц тэр чигээрээ оролдож барайгаа суудлаа юм шүү дээ. Үүгээрээ өнөөдөр хүрсэхүйн цорын ганц тайсан бол Монголын ард түмэн буюу Монголын сонгогч олон түмэн болж таарж байгаа юм. Ийм ч учраас өнөөдөр Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны улаан хамгаалагчдын айрам Монгол улсын сан хөмөргийг тэр жигтэн шавхаж Монгол улсын бүхэл хууль дүрмийг толгой дараалан хяргаж ерөнхийлөгчийг цэцдэж босоо гамбааг энх хоёрдож ардчилсан намыг улсын бүртгэлээр тангаруулж алтан уягийг сонгуулийн ерөнхий оргоор зохин унгаж ардчилсан намыг хүн намаар хутгалуулж хүн намыг энх баттаж адаг сүлд нь энх батыгаа ковидлоод амар сайхандаа жаргахаар зүтгүүлж байна. Ер нь Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо юу улаан хамгаалагч хүрсэхүйн гарт өнөөдөр Монголын талаас хоёр юм ороогүй байна. Эхнийх нь хотын фракц. Уг нь бол нэг хэсэгтээ гартаа бараг л оруулаад авчихсан байлаа л да. Гэвч сонгон хайрхан дүүргээс Сумын авзар бууж ирээд түүний санаархлыг зохиод унгаачихв. Сумын авзар бол 60 тэрбумын сунд буй Суу Батболд хоёр шиг уйлынхаа хөөснүүд биш Монгол улсын аврах солтой бүх хүн. Тиймээс улаан хамгаалагч хүрсэхүйн зүгээс нийслэлийн Монгол Ардын намын хорог татан буулгаж төв аппаратанда нэгдэх гэж хүчиндээ дэглэхээр нь шуугиж очоод түүний тэнэг тархинаас энэ асуудлыг мултагтлан зохиж унгаагаад асуудлаа шийдээд авчээ. Монгол Ардын нам дотроо ойлголцдог хэл нь үндсэндээ энэ л дээ. Юм бүхний түрүүн цухалзаад байдаг онгорой хөөрөв сэлэм түгжил нэг хэсэгтэй л харагдахгүй. Уграхаа гараа тавираад ойл чивцэн гэх яриач явдаг. Ингээд нийслэлийн Монгол Ардын намын хороо хуучнараа үлдэж энэ асуудал цэг давигдсан ба одоо харин нийслэлчүүд Сумын авзартаа зэгсэн сайн болоод эхэлсэн гэж байгаа. Учир нь хотын дарга Сумын авзар нь хүрсгийн ковидизмыг эсэргүүцдэг цорын ганц зүрх зоригтой хүнээр тодроод байгаа тул ард түмэн хотын дарга муулхай болж өршөөн хэлтрүүлдэг болоод байгаа хэрэг юм. Ерөнхийдөө хотын фракц ингэж л улаан хамгаалагчдын гараас мултарсан ба одоо хүрсгийн улаан хамгаалагчид хотын фракцыг хаяад хятад маягийн соёлын хувьсгалыг эхлүүлж хятад өгшлийн диктатурыг Монгол тогтоохын тулд Монголын бүх ард түмнээс сонгогддог ерөнхийлөгчийн суудлыг авахын төлөө улсын маань сүүлчийн сохор заасыг шавхаж дуусч байна. Ер нь хөрөсөх ерөнхийлөгч болчихвол яах хэрэг вэ? Энэ талаар 2-3 минут ярилцъя. Үг хэлэх гээд байгаа юм. Одоо ерөнхийлөгчийг нэг мөсөн шиг адилхан намаас нэг намаас сонгочороо гэж хэлэх гээд байгаа юм. Үгүй би ер нь бол цаашид бид нар үндсэн хуулийн өөрчлөлтөөр ер нь ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг одоо хэрвээ одоо болдог чаддаг бол олон ард түмнээс биш сонгодог парламентынхаа засаглал руу орж парламентынхаа тэр дээд доод танхимын нэгдсэн хуралдаан байна уу тэндээс сонгодог ийм л хэлбэрлүү үндсэн хуулийн өөрчлөлт цаашид бид нар бас төвлөрж иж явсан. Тэгж бол Монгол улсын зэвсэгтүүчний ерөнхий командчигч зэвсэгтүүчнээ зэрэг армаа хөдөлгөн гэсэн үг. Тэгж бол Монгол улсын зэвсэгтүүчний ерөнхий командчигч зэвсэгтүүчнээ зэрэг армаа хөдөлгөн гэсэн үг. За асуудал эндээ л байна. Улаан хамгаалагчдын хуулийн сайд нь Монголын бүх ард түмний саналыг улсын хурал дээр татан авчих санаагаа улаан цагаангүй ингэж мэдэгдэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ бол Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс Монгол улсын ерөнхийлөгчийг томилдог болно гэсэн үг. Яахав 2 жил гаруй дараа улсын хурлын сонгуулиар эдийг унгаачихна гэж та бодож байж болох юм. Гэвч энэ үед Монгол улсад айл хэдийн хууль гаж юм байхгүй болж хятад маягийн диктатур тогтож хүрсэх өөрөө хүрсэх биш шинэ жипинд болсон байх болно. Тэр цагт хэрвээ ямар нэг хүн хувьсгал эхлүүлэх гэж оролдлоо гэхэд шөнө орондоо хорвоог орхин ч ердийн юм болох болно. Тун
Бурхан харж үзлээ гэхэд хуулийн дагуу түн төрийн эсрэг хөдөлсөн гэх хэрэг үүсгээд бүх насаар нь шоронд хоригдоход дуусан шүү дээ. Тэгээд шорондоо өгөх бах. Өнөөдрийн сонгуул жухмал ийм аюулын эхлэл рүү хөдөлж байгааг харж чадсан учраас нийгэм судлаач доктор профессор Мөн Эрдэнэ өнөөдрийн энэ сонгуул нь нэг бол ардчил эсвэл хятад маягийн дэглэм хэмээн нэрлээд байгаа хэрэг билээ. Ер нь ч өнөөдрийн энэ цар тахлын үед дэлхийд даяараа хятадуудыг блоклоод байхад Монгол ганцаараа дурын бомбоор автобусаар нь хятадууд оруулж ирээд байгааг та нар юу гэж үзэж байна? Тэр дундаа нэг өрх 3 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хятад улс цаашдаа иргэдээ яаж багтааж шингээнэ гэж бодож байна? Бэлчээрийн тухай хууль санаандгүй хэрэг гэж үзэх үү гэгчлэн төмөн мянган санаа зовоосон асуудлууд өмнө маань зогсож байна. Хөрөлсөх бол хаанлуулж байвал хэнийг чайрлах хүн биш ээ. Бүтэн 3 жил хамтран зүтгэж байсан Баттулгаагаа яаж хутгалж байсныг улс даяараа харсан. Энэ сонгуулийн эцэст хөрөлсөх ерөнхийлөгч болоод гараад ирвэл Монголын бүх ард түмнээс ерөнхийлөгчөө сонгодог эрхийг Монгол Ардын намын дарга Монгол Ардын намын удирдах зөвлөл ард түмнээс хураан авах болно. Үүнийг хятад ялна гэж томьёосон ч болно. Тэгэхээр хөрөлсөх ялна гэдэг бол хятад ялна Монгол улсад хятадын улаан хамгаалагчдын хүчирхийллийн дэглэм тогтхуулна гэд ойлгочиход болно. Парламентын засаглалтаа улсад нэг намын дарангуул тогтдоггүй юм а хэмээн хөрөлсөх ярьж байгаа харагдан лээ. Гэтэл улсын хурал 62 судалтай 300 мянган гишүүнтэй энэ нам ганцхан сүү батолдоос цацгаа савиртлааж хэснээр нь хөдөлж байгааг юу гэж үзэх вэ? Тэр 62 гишүүн нь бүхэл бүтэн улсын үндсэн хуулийг эвдэж байхдаа яагаад ганцхан ч гэсэн эсэргүүцэж болоогүй юм бэ? Яагаад гэж юу? Яагаад гэвэл тэд улаан хамгаалагчдаасаа айсан хэрэг юм. Тэр улаан хамгаалагчд нь хэнийгч боловчсон байхад ямар ч цагдаа ямар ч прокурор нүдэ аниад өнгөрөөн. Учир нь төрийн алба, шүүх, цагдаа хүчний байгууллага Монгол Ардын намын удирдах зөвлөл Монголын ардчилсан сошиалист залуучуудын холбооноос томилдог болсон. Цаашдаа тэд бүх хуулийг зөвхөн өөрсөдөө Монгол Ардын намдаа тохируулан өөрчилдөг болно. Хамгийн товчоор өгүүлбэл үүнийг л зорж байгаа учраас өнөөдөр Монголын ардчилсан сошиалист залуучуудын холбоо төрийн бүх хуулийг эвдэж сонголтгүй сонгуул болголоо шүү дээ. Төгсгөлт нь хачир болгоод хэлэхэд баялагтай эзэн Монгол болно гэж та итгэж байна уу? Өнгөрсөн 6 жил завсаргүй засгалсан Монгол Ардын намд бүх боломж нь байсан. Энэ 6 жилийн хугацаанд оюу толгойн гэрээг сайжруулад ядчил дархны замаа тавьчих боломж байсан. Хэн тэдэнд саад болох байсан гэж. Санжийн баярыг оюу толгой ухаан ходог 5 толгойн хувьцаа яг шийдэж байхад сүү батуулдыг офшор дансаа дүүргэж байхад хэн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан бэлээ? Хөрөлсгөл байлаа шүү дээ. Оюу толгой руу оруулсан шалгалтыг улсын хурлаар хэлэлцэж байхад Мегомбын хултыг хэн унгааж хайсан бэлээ гэдгийг бодоод үзэхдээ Монгол улсын эдийн засгийн алуурч нь гагцхүү улаан хамгаалагч ухнаагийн хөрөлсөх байсан болж таарад байна. Тэгэхээр монголчууд баялагтай эзэн болох гэсэн орлого бүрийн ард хөрөлсөх гэж улаан хамгаалагч сэлэн барь зогсоод оролцсон бүхнийг цавчин унгааж байжээ. Ийм л итгээд баялагтай эзэн Монгол гэсэн үлгэр яриад коронавигоор шүдэ үргэлжлүүлээд улс орон даяар үлгэр яриад явж байна. Тэрбээр улс төрд ороод 30 жил өнгөрчээ. Үүнээс 12 жил нь оюу толгойн гэрээг хийсний дараа үргэлжилсэн байна. 3 их хурлын бүрэн эрхийн хугацаа. Гэвч тэрбээр ядаж нэг удаа оюу толгойн гэрээг буруу байна гэж хэлсэн гэж үү? Эзний юмаа мэдэж эргэн усаа хаашдаг гэж хэлсэн тухай домгийг хэн зохиосон бүү мэд. Эзэн бийгүү тэр хэлбэрийг ярьж сухахаа оронд өнөөдрийг хүртэл оюу толгойн гэрээ гацаахын тулд заскаа огцруулсан тухай түүнээс асуу. Эзэн бийгүү үлгэр татаж сухахаа оронд өнөөдрийг хүртэл яагаад оюу толгойн гэрээний талаар ганц жалхам хийгээгүй түүнээс асуу. Үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр зохиож сухахаа оронд энэ 30 жилийн хугацаанд ядаж цагаан сургын ордыг бол төмөр өрөөг Монголдо яагаад авчгаагүй асуу. Энэ бүхний эцэст яагаад монголчуудаа оруулж ирэхгүй хөлийн цаана өгүүлж байсан атлаа хятадуудыг автобусаар нь оруулж ирээд байсныг асуу. Энэ бүхний эцэст яагаад коронавигийн үннийг хэлсэн хүн бүхэнд эрүүгийн хэрэг үүсгээд байсныг ч бас асуу. Тэр хүн хариулж чадахгүй. Гол учир энд л байна. Энэ бүхний эцэст биеэр энэ нийтлээ хөрөлсөх ялбал хятад ялах болно хэмээн гарчиллаа. Хөрөлсөхийг ялуулвал та өөрийн гараар, өөрийн сонголтоор хятад дэглэмийг Монголд ёсчилж байгаа нь тэр болно. Хөрөлсөхийг ялуулвал улсын хурлын сонгуульч цаашдаа энэ жилийн шиг сонголтгүй сонгуул болох нь хэвийн үзэгдэл байх болно. Түүнд Монголын бүх эрх мэдэл очсон байгаа тул энэ нь алга уруулах төдий явдал юм. Үүнийг хязгаарлах цор ганц үлдээд байгаа боломж нь түүнийг сонгохгүй байх явдал юм. Хөрөлсөх хэнийг хайрлаж хэнийг ч өрөвдөж байгаагүй. Тэр тусмаа хэнд ч хэрэггүй таныг бол хизээч үгүй. Үүнийг түүний 30 жилийн улс төрийн амьдрал харуулна. Танд эрүүл сарвал сонголт хийхийг хүсэн гэрөө. Монгол монголоор л байх болтугай. Хятад хятаддаа л байх болтугай. Хятад биш, Монгол ялах болтугай. Хар гэртээ хаан, бор гэртээ богдно. Монгол сонгогч та өөрөө юм. Сонгох хэрэгээ та өөрөө хамгаал. Сонгох хэрэгээ та өөртөө авч үл. Монгол төрдөө эзэн нь та өөрөө бай. Таны саналгүй бол тэд хинч биш. Танд сүү шиг цагаан сонголтыг хүсэн гэрөө. Элэг зүрхнээс уята инхри Монгол нутагми эцэг саята эрдний алтан үдгиймээ
эцгийн шимэгдэтгэсээ цэнглийн хавар алжлах хат морин голын дугадууч мангсар дэгни мишэдгэ Дотор